Орос улбаанаас шатхууны хомслыг нөхөхийн тулд татварын хуультай өөрчлөлт орууллаа. Венесуэла улсад газар хөдлөлтийн улмаас 32 хүн амиа алдаж 700 хүн ширхэгжээ. Густаво Петро, Америк нэгдсэн улс, Израиль улсын эрх баригчдыг Колумбусын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн гэж буруутгаж байна. Азийн улс орнууд инновацид суурилсан эдийн засгийн хөгжлийг зогсооно гэлээ. Орон төр үзэгчтэй дэлхийд дахинд өрнөж байгаа онцлог мэдээлэлээс таймлан хүрэх гэж байна. Анхаарлаа хандуулъя. Орос улбаны улсын парламент шатхууны хомслыг бууруулах зорилготой татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах багцыг баталлаа. Нэмэлт өөрчлөлтийн хүрээнд газрын тос боловсруулах үйлдвэрүүд тодорхой нөхцөлд чанарын шаардлага багатай шатхууныг бусад бүтээгдэхүүнтэй холин бензин үйлдвэрлэх боломжтой болсон байна. Мөн үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийн шинжилэлт төлөвлөгөөт засварыг хойшлуулахын зэрэгцээ татварын зарим хөнгөлөлтийг хэвээр нь үлдээхээр болсон байгаа юм. Орос улбаны улсын сангийн сайд Алексей Сазановын хэлснээр эдгээр арга хэмжээнд дотоодын шатхууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж үнийн өсөлтийг докторжуулах зорилготой гэж байна. Сүүлийн саруудад дайны улмаас газрын тос боловсруулах үйлдвэрүүд үйл ажиллагаанд тасалдаж бензин, дизель түвшний нийлүүлэлт тасалдах болсод нь эрх баригчдыг яаралтай арга хэмжээ авахд хүргэсэн байж магадгүй. Яг ч аргагүй сүүлийн үед Орос улбаны улсын газрын тос боловсруулах хүчин чадал мэдэгдэхүйц буурсан байна. Одоогоор бензиний үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеэс 25%-аар буурсан байна. Мөн 5 дугаар сард газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл нийтдээ 13.5%-аар агссан байгаа юм. 6 дугаар сарын эхний хагаст далайн замаар хийсэн газрын тосны бүтээгдэхүүний экспорт 15%-аар бууссан байна. Өмнө шатхуун экспортлагч байсан Орос улбаны улс одоо дотоодын хэрэгцээг хангахын тулд далайн замаар шатхуун импортлох боломжийг хүртэл хэрэгэлцэж эхэлсэн байгаа юм. Түүнчлэн эрх баригчид дизель түвшний экспортыг бүрэн хориглох, импортын шатхуунд татаас олгох, газрын тосны компаниуд олборлож байгаа нийтийнхээ дор хаяж 30%-ийг дотооддоо боловсруулахыг үүрэг болгох зэрэг саналуудыг одоогийн байдлаар хэлцэж байгаа гэсэн сурвалжуудын мэдээлэл байна. Энэ саналыг төрийн өмчөд Роснефть компани гүйцэтгэх захирал Игор Сечин ерөнхийлөгч Владимир Путинд уламжилсан юм байна. Владимир Путин энэхүү асуудлыг шадар сайд Александр Новакт судалж танилцуулах үүрэг өгөөд байгаа гэлээ. Нөхцөл байдал хэр муудсан байгаа тухайд одоогийн байдлаар Орос улбаны улсын бүс нутгийн 75 орчим хувьд шатхууны нийлүүлэлт хязгаарлагдсан эсвэл нормоор тарааж байгаа. Мөн Севастополь хотод нийтийн тээвэр, дэлгүүр, кафе, гудамжны гэрэлтүүлгийн ажиллах цагийг хүртэл хязгаарласан байгаа юм. Шатхууны үнийн тухайд Орос улбаны улсын холбооны статистикийн албаны мэдээлэлээр 6 дугаар сарын 16-наас 22-ны хооронд бензиний дундаж үн ердөө 1-7 хоногийн дотор 3%-аар өссөн байгаа нь 2006 оноос хойш хамгийн өндөр 7 хоногийн өсөлт болж байна. Мөн дизель түвшний үн 2.7%-аар, нисэх буудлуудын шатхууны үн 6 дугаар сард 17%-аар нэмэгдсэн. Түүнчлэн жилийн инфляц 5.8% хүрэхэд шатхууны үнийн өсөлт гол нь нөлөөлсөн гэж Орос улбаны улсын төв банк анхааруулсан байгаа юм. Өнгөрсөн 5 гаригийн оройр Венесуэла улсад дараалан болсон 2 хүчтэй газар хөдлөлтийн улмаас нийслэл Каракас хотод барилга байгууламжуудад нурж сүйдсэн байгалийн гамшигт үзэгдэл боллоо. Эдгээр газар хөдлөлтүүд нь сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд Венесуэла улсад тохиож байгаа хамгийн хүчтэй газар хөдлөлтөнд тооцогдож байна. Одоогийн байдлаар газар хөдлөлтийн улмаас 32 хүн амьсгалж 700 гаруй хүн шархацсан гэх мэдээллийг албаныхан өгсөн байна. Хогшчийн тоо цааш гисэн нэмэгдэнэ гэж анхааруулж байгаа юм. Америк нэгдсэн улсын геологийн албаны мэдээснээр 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн голомт нь Каракас хотын баруун тийш 168 км-ийн зайд орших Карибын тэнгисийн эргийн Морон суурингийн баруун хэсэгт бүртгэгдсэн юм байна. Газар хөдлөлт орон нутгийн цагаар 18 цаг 4 минутанд болсон. Голомт нь газрын гадаргаас 13 км-ийн гүнд болсон байна. Үүнээс ердөө 1 минутын өмнө 7.5 магнитудын хүчтэй 2 дахь томоохон газар хөдлөлт бүртгэгдээд байсан гэдгийг сануулгах нь зүйтэй. 2 дахь газар хөдлөлт 10 км-ийн гүнд болсон ба голомт нь Маран хотоос баруун өмнө зүгт 16 км-ийн зайд байрласан байна.
Газар хөдлөлтөнд тус улсын хэд хэдэн муж өртсөн жижигхийлэл нь Трохилио, Ярако, Карабабо, Арагва, Миранда, Каракас, Лагуайра муж хотуудад хүчтэй мэдрэгдсэн байна. Түүнчлэн тус хотуудад хөрсний гулгалт үүсэх өндөр эрсдэл байгаа гэдгийг анхааруулж байна. Венесуэл улсын эрх баригчид аврах ажиллагаа үргэлжлүүлэн болж байгаа тул хохирлын хэмжээг одоогоор бүрэн эцсийн байдлаар тогтоох боломжгүй гэдгийг хэлсэн байна. Нийслэл Каракас хотын Палос Грандес болон Алтамира дүүргүүд одоогийн байдлаар хамгийн их хохирол амсанд тооцогдож байна. Оршин суугчдын хэлж байгаагаар барилгууд хажуу тийшээ хүчтэй найгаад зогсохгүй өөрсдөө газар дээр тогтох аргагүй тийм их хүчтэй байсан гэдгийг хэлсэн байна. Нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн бичлэгүүдээс харахад зарим барилга ан цав үүсэж ноцтой эвдэрч бүр нурсан байдалтай байгаа нь харагдана. Венесуэл улсын дотоод хэргийн сайд хүүхэд өндөр наснуудад онцгой анхаарал хандуулахыг сануулж бие биетэйгээ холбоо барьж гинтэж бэрсэн хүн байгаа эсэхийг шалгахыг анхааруулж байна. Номонд автын жижигхийллээс үүдэн барилга байгууламж нэмж нурах эрсдэлтэй тул хүмүүсийг гадаа байхгүй байхыг зөвлөсөн байна. Венесуэл улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Делси Родригес өнөөдөр онц байдал зарласан байгаа. Номон онц байдлын хариу арга хэмжээг хариуцсан ажиллах эрх бүхий албан тушаалтнуудыг томилж шаардлагатай бүх арга хэмжээг авахыг үүрэг болгосон байна. Колумб улсын ерөнхийлөгчийн сонгуул зүгээр болоод өнгөрсөнгөө нилээд уйман шуугиан зөрчил маргаан дагуулаад дамжлаа. Одоогийн ерөнхийлөгч Густаво Петро сонгуулийн дүнг одоо хүртэл хүлээн зөвшөөрөхгүй Америк нэгдсэн улс болон Израиль улс зэрэг улсууд нөлөөлсөн сөрөг хүчнийхэн саналын хуудсыг худалдаж авсан гэж үздэг. Сонгуулийн эхний шатны санал хураалт энэ оны 5 дугаар сарын 31-нд болж өнгөрсөн байгаа. Энэхүү сонгуулиар хоёр нэр дэвшигч болох Абелердо Делла Эспрела болон Иван Спида нар хинж 50%-аас дээш хувийн саналыг эхний санал хураалтаар олж чадаагүй улмаас дахин сонгуул явуулахар болсон байдаг. Сонгуулийн 2 дахь шатны санал хураалт өнгөрсөн нэм гарагт болж урьдчилсан сонгуулийн дүнгээр барууны үзэл баримтлалтай хуульч бизнесмен улс төрийн туршлага бараг байхгүй шахуу гэж хэлж болох Абелердо Делла Эспрела 49.66%-аар зүүнний талыг баримтлагч одоогийн ерөнхийлөгч Густаво Петрогийн дэмжиж байсан гол нэр дэвшигч болох Иван Спидагийн 48.7%-ийг давж саналыг маш бага зөрүүтэйгээр ялалт байгуулсан байна. Үүний дараагаар Петро сонгуул бодлоонтой болсон байж болзошгүй гэж үзэн үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа гэдгийг илэрхийлж сонгуулийн үйл явцтай холбоотой асуудлаар шүүхэд шалгуулах хүсэл гаргасан байгаа юм. Гэхдээ шүүмжлэгчдийн зүгээс түүний сонгуулийн үр дүнг ийхүү хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас иймэрхүү байр суурь нь улс төрийн зөрчил, хүсмэл байдлыг өдөөж хүчирхийлэлд хүргэх эрсдэлтэй байж магадгүй гэж анхааруулж байна. Густаво Петро даваа гарагт нийгмийн сүлжээнд ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дахь шатны үр дүнгийн талаар өөрийн санаа бодлоо нийтлэгтэй сөрөг хүчин сонгуулийн санал худалдаж аваа зогсохгүй Израиль улс болон Америк нэгдсэн улс сөрөг хүчнээс нэр дэвшигч Абелердо Делла Эспрелияг дэмжин сонгуульд нөлөөсөн хэмээн буруутгаж байгаа юм. Ерөнхийлөгч Густаво Петрогийн хувьд тэрээр Колумб улсын түүхэн дэх анхны зүүнний үзэл бүхий ерөнхийлөгч байсан гэж хэлж болно. Энэ түүнийг Америк нэгдсэн улстай маш олон асуудлуудаар сөргүүлдэхэд хүргэжсэн байна. Үндсэн хуулийн дагуу бол Густаво Петро энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжгүй байсан. Иргэд түүний захиргааг ядуурлыг бууруулах зорилготой нийгмийн халамж үйлчилгээг сайжруулж, хөдөлмөрийн хүнсний доод хэмжээг нэмэгдүүлж, газар өмчлөлтийг нижгааны түвшин доогуур дайлуурхүүдэд дахин хуваарлсан гэх мэт томоохон шинжилгэүүдийг хэрэгжүүлсэн гэж сайшаадаг. Петро Израиль улсын газын зурваст явуулж байгаа цэргийн ажиллагааг геноцидын дайн гэж үзэн Израиль улстай дипломат харилцаагаа тасалсан. Түүнчлэн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын цагиргаанаас зайгаа барих бодлого баримталсаар ирсэн гэдэг мэдгүй байна. Тэгвэл ерөнхийлөгчийн сонгуулиар Израиль улсыг тууштай дэмжигч гэгддэг Делла Эспрела ялалт байгуулсан байгаа. Тэрээр сонгуулийн сурталчилгааны үеэр Колумб улсын еврей нийгэмлэгүүдийн дунд сонгуулийн кампанит ажлыг өрнүүлж, Израиль улсыг дэмжсэн амлалтууд өгч, Юдэ Христийн үнэт зарчмуудыг хамгаална хэмээн хүртэл мэдэгдэж байсан байдаг. Тэрээр Густаво Петрогийн 2024 онд гаргасан Израиль улстай харилцаагаа тасалсан шийдвэрийг зуцалж, Колумб улсын элчин сайдын яамыг Иерусалимд шилжүүлнэ гэсэн баг юм. Израиль улсын ерөнхий сайд Беньямин Нетаньяху өнгөрсөн даваа гарагт Эспрелад баяр хүргэж, Израиль болон Колумб хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаа гэдгийг илэрхийлсэн байна.
Америк нэгдсэн улс болон Колумбусын харилцааны тухайд хэдийгээр хоёр улс худалдааны тал дээр нэгт харилцаатай байдаг ч гэлээ хар тамхины бодлого түүнчлэн Израиль улстай газын зурвастай холбоотой асуудлуудаар хэрхэн харилцах вэ гэдэг асуудал төр зөрчилдөөн ихтэй байгаа. Үүнээс үүдэн дипломат харилцаа нь докторгүй байсаар ирсэн гэж хэлж болно. Дональд Трамп болон Густаво Петро нарын засаг захиргааны үед хоёр улсын харилцаа бараг тасарсан гэж зарим шинжээчид дүгнэдэг байна. Густаво Петро өнгөрсөн оны 1-р сард Америк нэгдсэн улсын цагаачдыг алтан буцаах нисэлгүүдийг Колумбусад буухыг зөвшөөрөхөөс татгалзсан. Мөн Америк нэгдсэн улс Колумбусын цагаачдыг гэмт хэрэгтэн мэт үзэж болохгүй гэдгийг хатуухан сануулад амжсан байдаг. Тэгвэл Америк нэгдсэн улс 10-р сард Густаво Петро болон түүний гэр бүл засгийн газрын эрх баригчдыг хар тамхины 8-аатай холбоотой гэх нотлогдоогүй мэдээллийн дагуу 20 арга хэмжээнд оруулсан байна. Харин Дональд Трамп болон Беньямин Нетаньяхугийн дэмжлэгийг хүлээсэн 47 настай Делла Эспрела 8-р сарын 7-ны өдөр ерөнхийлөгчийн тангараа өргөснөөр бүрэн эрхийн хугацаа нь эхлэхээр байгаа юм. Зуны даваас өнөөдрөөр өндөрлөж 3 өдрийн турш болж өнгөрсөн байна. Форумын оролцогчид улс орнууд хамгаалтын бодлогоос татгалзаж шинжлэх ухаан технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгджээ. Бүгд найрамдахад ард улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чжан нээлтийн илтгэлдээ инновацийн үүрэг ач холбогдлыг онцгойлон анхаарч хятад улс инновацид тулгуурласан өндөр чанартай хөгжлийг тууштай өргөжлүүлж шинжлэх ухаан технологийн ололтыг үйлдвэрлэлтэд улам нэгт уялдуулна гэдгийг онцоллоо. Энэ жил Хятадын 15 дахь 5 жилийн төлөвлөгөө хэрэгжиж эхэлж байна. 2030 он хүртэл үргэлжлэх энэ хугацаанд бид суур технологийн судалгааг түргэтгэж, судалгаанд зарцуулах хөрөнгийн хэмжээг мэдгэдэггүйц нэмэгдүүлнэ. Мөн анх дахь инновацийн чадварыг дээшлүүлнэ. Ингэснээр Хятадын эдийн засгийн инновац өндөр чанартай хөгжлийн шавхагдашгүй их үүсвэрийг бүрдүүлэх болно. Инновацийг өргөн хүрээнд нэвтрүүлэх нь урайндор зохион байгуулагдаж байгаа 2026 оны зуны давс нь салбар бүрийн инновацийг эдийн засгийн өсөлтөнд хэрхэн бодитоор хэрэгжүүлэх асуудалд төвлөрлөө. Ерөнхий сайд Ли Чжаны хэлснээр Хятад улс технологийн дэвшил, үйлдвэрлэлийн шинжилгээгээ дамжуулан хөгжлийн шинэ боломжуудыг бий болгох юм. Хятад улс зүүнд өвдөл, баруунд тооцоолол гэсэн стратегийг хэрэгжүүлж байгаа бөгөөд дата төвүүдээ Монголтой төстэй байршлуудад байгуулж байна. Монгол улс хүйтэн уур амьсгал, өргөн уудам, газар нутаг, ашигт малтмал болон сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй учраас энэ бодлоготой маш сайн уялдан хамтран ажиллах боломжтой. Ли Чжан мөн Хятадын инновацид дэлхийд Хятад шок 2 тэг бус, харин Хятад боломж 2 тэгийг авчирна гэдгийг онцоллоо. Дэлхийд дахиндах аж ахуйн нэгжүүдийн хувьд Хятад боломж 2 тэг гэдэг нь инновацийн цогц дэмжлэг, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын шинэ боломж гэсэн үг юм. Өнөөдөр улам олон гадаадын компани Хятадд үйлдвэрлэхээс Хятадд бүтээх шинэ шат руу шилжиж байгааг бид харж байна. Чуулганд оролцогчид ч энэ байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Би ч мөн адил бодож байна. Инновац бол хүн төрөлхтнийг урагшлуулдаг хүч. Бизнес ч бидний өдөр тутмын амьдралч шинэ инновацаас үргэлж хамаарч байдаг. Заримдаа өөрчлөлт айдас төрүүлж болох ч бид үүнийг боломж гэж харах ёстой юм. Бид инновацийг дэмждэг бөгөөд Хятадд хөрөнгө оруулна гэдэг ирээдүйд хөрөнгө оруулж байна гэсэн үг юм. 2007 онд эхэлснээс хойш зуны давуусын чуулган Хятадд зохион байгуулагддаг дэлхийн хэмжээний чухал арга хэмжээ болон төлөвшжээ. Энэ нь дараагийн үеийн шинэ аваргуудыг нэг дор цуглуулж салбарын хамгийн сүүлийн чиг хандлагын талаар санал солилцсон. Хятадын хөгжлийн дараагийн үе шатыг ажиглах мөн дэлхийн эдийн засагт итгэл нэмэх чухал талбар болсоор байна. Дэлхийн улс төр эдийн засгийн орчныг нэг туйлд байхаас сэргийлэх зорилготой гэждэг БРИКС-ийн орнуудын гадаад хэргийн сайд нарын энэтэг улсын шинжлэлийн хотноо болсон уулзалт өнөөдрөөр өндөрлөж байна. Хятадын гадаад хэргийн сайд Вангийн энэхүү уулзалтын үеэр олон улсын орчин хурдтай өөрчлөгдөж байгаа. Ийм орчинд БРИКС докторжуулагч хүч болж гишүүн орнууд стратегийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатай байна гэдгийг уриалжээ. Анх Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк гэсэн 5 улсаас бүрдэж байсан БРИКС өнөөдөр өргөжинтэлж дэлхийн хамгийн том хөгжиж байгаа эдийн засгуудын эвсэл болоод байна. Одоогийн байдлаар БРИКС нь дэлхийн хүн амын ойролцоогоор 50%-ийг, дэлхийн эдийн засгийн 40 гаруй хувийг төлөөлж байна. Сауди Араб, Арабын нэгдсэн Эмират, Иран, Египт зэрэг улсууд нэгдснээр БРИКС-ийн геополитик болон эдийн засгийн жин улам нэмэгдээд байгаа юм.
Тэгвэл БРИКС-ийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Хятад улсын гадаад хэргийн сайд Ван Yi тус байгууллага өнгөрсөн 20 жилийн хугацаанд дэлхийн их тайван хөгжил шударга ёсны чухал тулгуур болж хөгжсөн гэж онцлон тэмдэглэлээ. Тэрээр БРИКС олон улсын дэг журам олон талд хамтын ажиллагааг хамгаалж нэг талд бодлого болон олон улсын худалдааны даяаршлын эсрэг хаалттай бодлогыг тууштай эсэргүүцэх ёстой гэдгийг хэлж байв. Шинжээчдийн үзэж байгаагаар БРИКС нь өнөөдөр зөвхөн эдийн засгийн хамтын ажиллагааны платформ биш, харин өрнөт төвтэй олон улсын тогтолцооны эсрэг дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсгийн дуу хоолой болон хуурж байна. Тиймдээч БРИКС-ийн гишүүн орнууд хөгжиж байгаа орнуудын ашиг сонирхлыг хамгаалж олон улсын асуудлуудад илүү хүчтэй байр суурь илэрхийлэх шаардлагатай байгааг хуралд оролцогчид онцгойлон хэлж байлаа. Гэхдээ өнөөгийн дэлхийн аюулгүй байдлын сорилтуудыг зөвхөн цэргийн аргаар биш, улс төр дипломат арга замаар шийдвэрлэх ёстойг уриалж байна. Түүнчлэн БРИКС дараах чиглэлүүдэд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорж байгаа гэлээ. Үүнд бүх төрлийн терроризмтэй тэмцэх, эрчим хүч болон хүнсний аюулгүй байдлын эрсдлийг бууруулах, стратегийн ашигт малтомлын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Африк дахь Эбола вирусын дэгдэлтэй тэмцэх. Мөн хиймэл оюун ухааны хурдцтай хөгжлөөс үүдэх эрсдлүүдэд анхаарч олон улсын зохицуултыг нэгдсэн үндэсний байгууллагын хүрээнд хэрэгжүүлэх гэлээ. Иргэжил Хятад улс БРИКС-ийн хурлуудыг даргалах ээлжид улс. Тиймдээч бусад гишүүн орнуудтай хамтран инх тайван хөгжил цэцгэлтэнд суурилсан ирээдүг бүтээхийн төлөө ажиллахад бэлэн байгаа гэдгийг Ван Yi уулзалтын төгсгөлд хэлсэн байна. Мэдээ үргэлжилж байна. Хөрвүүлэн бусад онцлог мэдээллийг товчоор багслаа өргөе. Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ойролт орон дахь айлчлалынхаа хүрээнд Бахрейн улсад айлчилж Иран улстай байгуулсан урьдчилсан хэлэлцээрийн талаарх Дональд Трампын цахилгааны байр суурийг Персийн булангийн орнуудад тайлбарлаж байна. Марко Рубио Бахрейн нийслэл Манама хотод Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн 6 улсын төлөөлөгчтэй уулзахаар төлөвлөжээ. Энэхүү айлчлал нь Америк нэгдсэн улс болон Иран улс өнгөрсөн 7 хоногт мөргөлдөөнийг зогсоох хэрэгцээр байгуулснаас хойших анхны өндөр түвшний дипломат уулзалт болж байгаа юм. Үүний өмнө Арабын нэгдсэн Эмират улс болон Кувейтэд айлчлах үеэр Марко Рубио шинэ хэлэлцээр Иран улсын талд хэд ашигтай биш ээ гэдгийг тайлбарласан байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга Марко Рютэтэй уулзах үеэрээ Европын холбоотнууд Иран улсын эсрэг давьд Америк нэгдсэн улсыг хангалттай дэмжээгүй хэмээн дахин шүүмжиллээ. Тэрээр Америк нэгдсэн улс дангаараа Иран улсыг маш богино хугацаанд зохилтонд оруулсан ч холбоотнуудын дэмжлэгийг харахыг хүсч байсан гэлээ. Дональд Трамп энэхүү асуудлыг Марко Рютэтэй хийсэн хаалттай уулзалтын үеэр үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэдгийг хэлсэн байна. НАТОгийн дээд хэмжээний уулзалт эх 7 дугаар сарын 7-нд Турк улсын Анкара хотод болох гэж байгаа ийм үед талуудын уулзалт болж байгаа гэдгээрээ онцлог юм ба. Франц улсад Эбола вирусын анхны тохиолдол бүртгэгдсэн байна. Бүгд найрамдах алдаршилсан Конго улсад хүмүүнлэгийн ажиллагаанд оролцоод ирсэн эмчээс халдвар илэрсэн бөгөөд түүнийг тусгай мэргэжлийн эмнэлэгт яаралтай тусгаарлан эмчилж байгаа байна. Франц улсын эрүүл мэндийн яамны мэдээснээр өвчтний биеийн байдал тогтвортой байна. Бүгд найрамдах алдаршилсан Конго улс өнгөрсөн сард Эболагийн дэгдэлд болж байгааг албан ёсоор зарласан бөгөөд одоогоор 260 гаруй хүн насарч 1000 гаруй хүн халдвар аваад байгаа юм. Америк нэгдсэн улс, Их Британи улс, Франц улс, холбооны бүгд найрамдах Герман улсууд Тайваны зүүн эргийн ойролцоох Хятадын сүүлийн үеийн цэргийн үйл ажиллагаанд бүс нутгийн доктортой байдал болон далайн чөлөөт навигацид занал хийлж байна гэж мэдээллээ. Хятад улс энэ сард Тайваны зүүн эргийн усанд эргийн хамгаалтын хөлгүүдээ илгээж далайн хөдөлгөөний хууль сахиулах тусгай ажиллагаа явуулсан гэж байгаа нь Тайваны эрх баригчдын эсэргүүцлийг дагуулж байгаа нь юм. Олон улсад өрнөж байгаа онцлог мэдээллээс таймлан хүргэлээ. Анхаарландаа явуул баярлалаа.